нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Иргэдийн оролцоотой эрхцвийн шинтгэлийн жил. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өнгөрсөн 14 хоногт юу шийдэв? Нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Өрн дулаан цаг ирж Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт эхэллээ. 2017 онд бүтээн байгуулалтын ажлыг ухаалгаар төлөвлөж, иргэдийнх ажиллаж амьдрах эрүүл аюулгүй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хотын удирдлагууд онцгойлон анхаарч байна. Нийслэлчүүд бүтээн байгуулалтынхаа эхний шанг 1959 онд ашиглалтанд орсон Яарамгийн гүүрийн төслийн цогц бүтээн байгуулалтаар эхлүүллээ. Энэ удаад бид авто замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтыг онцолж байна. Монгол Улсын засгийн газар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх, зам тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар Яарамгийн гүүрийг шинээр барих, хуучныг нь засварлах төслийн барилгын их бүтээн байгуулалтын ажил бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихэр болсон юм. Төслийн захиалагчаар нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп корпорац ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр SRP Consulting Mongolia компани үзүүлж байна. Энэ ажлуудад энэ жилдээ эхлээд 2018 оны эцэс 2019 оны дунд дахид дуусгарыг төлөвлөсөн байж байгаа. Зээл иргэн тэд нар хот хариуцж байгаа. Ер нь гүүр ашиглалтанд ороод тэгэл иргэн төлөвлөлт байж байгаа. Одоо бид нар бас энэ баригдаж байгаа том төслүүдээр бол Монголын төлөө хөрөнгө бол хот өөр хонцос гараа явж байгаа. За ер нь бол бид нар өөрсдөө хөрөнгөөр бас тодорхой ажлуудыг бол хийж гүйцэтгэнэ. Би түрүү хэлсэн үгэндээ дуурсан. Бид нар бас нэг том ажлууд энэ дайрах Дэнжи 1200-ыг холбох Улаанбаатар хотын их тойруу замын гүүрээ ажил эхлэх юм байна. Улаанбаатар хотын баруун хойд хэсгээ зүүн хойд хэсгээр шууд гардаг зам байдаг. Энэ гүүрээ ажлыг бид нар Улаанбаатар хот өөрийнхөө замын сангийн хөрөнгөөр хийгээд гүйцэтгэж байна. За энэ бүтээн байгуулалтын ажлуудад бол манай үндэсний компаниуд оролцсноо. Энэ Хятад улсаас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ том компани хажуудаад туслан гүйцэтгэгч нь бол дандаа манай үндэсний компаниуд байгаа. Уул голоос хайрыг олборлохыг зогсоож, нийслэлийн бүтээн байгуулалтад уулын дайраг ашиглахыг уриаллаа. 2016 онд түгээмэл тархацтай ашигт малтмлын ашиглалтын үйл ажиллагаа явуулсан 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 нөхөн сэргээд хийжээ. Иймээс нийслэлийн иргэдийн эрүүл амьдрах язгуур эрхийг хангахын тулд байгаль орчны нөхөн сэргээлтийг хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлахаар боллоо. Улаанбаатар хотын туул голын айс авд бол хайр голборлохын төлөвлөгөө бүрэн зогсоож байгаамаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцж, цагаан давны хогийн цэгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж харлаа. Хог боловсруулах үйлдвэрүүдэд тулгамдж байгаа асуудлыг сайтар судалж, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа хотын дарга мэдэгдлээ. Мөн 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарахаа онцоллоо. Өрн дулаан цаг ирсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын зам талбайг угаах ажлыг эхлүүллээ. Инх тайвны өргөн чөлөө, дүнжин гарав, их тойруу, баг тойруу,
нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг хот тогтчлтынхан угааж цэвэрлэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид гудамж талбайн хогийг цэвэрлэлээ. Нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Яарамгийн шинэ гүр барьж, хуучин гүрийн засварлах ажлаас гадна замын цагдаагийн газрын уулзууртаа гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, туул гол дэвгүрх, Баян зүрхийн 288 урт метр болон Сонсголонгийн 289.4 урт метр төмөр бетон гүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзуураас Налайх Чойрын замын уулзуур хүртэлх 20.9 км автозамыг өргөтгөж шинжлэх 4 том төслийн барилгын ажлыг тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардлагадах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая $. Болох юм. Автозамын салбарт 2017 онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ? 2017 онд нийслэл Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн автозамын сан, хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 их усүрээр нийт 39 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. За үүнээс гадаадын зээл тусламжаар Яарамгийн гүрийг өргөдгөх шинжлэх ажлууд хийгдэнэ. Замын цагдаагаа оролцох гүүрэн гарц барих ажил 6 сарын 1-ээс барилгын ажил эхлэхэд төлөвлөгдөд явж байна. Мөн Сонсголонгийн гүүрийг хос болгох. За Баян зүрхийн гүүр орчинд хосоор шинээр хос гүүр барих энэ ажил хийгдэж эхэлнэ. Налайх чиглэлийн 20.9 км замын өргөдөх шинжилгээний ажлууд хийгдэнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 3 төсөл арга хэмжээг өдөрхөн хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд гадна тойрог буюу одоо хайлаастын уулзуураас дарихын автозам хүртэл 1.4 км автозамыг шинээр барих, 57 урт метр гүүр шинээр сэлбол дээр барих юм ажил эхэлнэ. За сансрын шатганд өгөх станц орчинд одоо явган хүнд зориулсан гүүрэн гарц барих ажил шинээр хийгдэж байна одоо дуусах ёстой. За үүнээс гадна аялал жуулчлалын зам буюу одоо хаан улдүргийн 11-р хавьд 205 км автозам баригдана. За энэс гадна нийслэлийн замын санд өнгөрсөн 35.8 тэрбум төгрөг төвлөрсөн. За энэ замуудаас энэ хөрөнгөнөөс бид энэ жилд 5 автозамын ажлыг эхлүүлэхээр төлөвлөд байгаа. За энд Дарангийн гудамжнаас Битийн гудамж хүртэлх 1.1 км зам энэ баруун их тойроо замын нэг хэсэг. За Налайх дүүрэгт одоо Даваажавын гудамж, Дамтны гудамж гэдэг төв гудамж байдаг. Эдгээрийн шилжилтийн ажлууд, зайсан толгоон урдуур богдуулын арын замтай холбосон автозамыг шинээр барих ажил, одоо хөдөлгөөний хөгжрөл бууруулах зорилгоор одоо 4 тэрбум орчим төгрөгөөр бид нар 10-аад байршилд одоо чулуун зам барих юм бас нэг багц ажил явж байгаа. Мөн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлаа байгуулагдсантай холбоотой зам барилгын бүтээн байгуулалтын ажлууд ч энэ жил үргэлжлэн хийгдэнэ. Шинэ нисэх буудлын байгуулагдсантай холбоотой зам барилгын бүтээн байгуулалтын ажлууд бас явж байгаа. Энэ бол өнгөрсөн жил эхэлсэн $141 сая хөрөнгө оруулалтын Монголын анхны хурдны замын төсөл хэрэгжиж байгаа. За энэ жилдээ бид нар бол бас ер нь нэлээд төхүүлж хөлөө гэсэн, ялангуяа замын байгууламжийн ажлыг нь бол төхүүлж хөлөө гэсэн төлөвөд ажиллаж байна. Энэ бол зөвхөн замын байгууламжийн ажил биш байдаг. Гэрлэн дохоо, холбоо харилцаа холбооны төхөөрөмжүүд гэдэг маш олон төрлийг ус зохицуулах шаардлагатай болдог. За тэгээд дээрэс нь суурьшлийн бүсүүдийг зохицуулах гэдэг. За ийм төрлийн одоо та бүхэн өнөөдөр энэ зурган дээрээс харж байгаа бох энэ Яарамгийн гүүрний зургийг ийм төрлийн гүүрэн байгууламж бол бас хөшгөө хөндөд хийгдэж байгаа. 2 гүүрэн байгууламж хийгдэнэ. Энэ бол орон нутгийн замтайгаа хэрхэн яаж орц гарцыг тааруулах юм? Суурьшлийн бүстэйгээ орц гарцыг хэрхэн тааруулах вэ гэдэг 2 төрлийн томоохон гүүрэн байгууламж бол бас энэ хөшгөө хөндөд хийгдэнэ. Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах,
Иргэд жилийн 4 удирдал шинэ эрүүл хүнс ногоо хэрэглэхэд хотын удирдлагууд онцгой анхаарч байна. Хотын дараагаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Иргэдийн хүнсний хангамжийг 100% дотоодын хүнс ногоогоор хангадаг болохын тулд хүлэмжийн аж ахуйн эрхлэгчтэй бодлогоор дэмжиж тулгамдсан асуудлын шийдвэрлэхийн төлөө ажиллахаа хотын дарга мэдээллээ. Хотын дарга нийслэлийн 9 дүүргийн дарга нартай хог хаягдал, хот тогтчлтын асуудлаар уулзаж үүрэг даалгавар өглөө. Дүүргийн дарга нарыг үүргээ ухамсарлаж, "Миний хот, миний дүүрэг, миний ажил" гэсэн сэтгэлээр хандахыг сануулад, хоггүй хот хариуцлагатай төр байх зарчмыг нийслэлийн удирдлага баримтлан гэдгийг хэллээ. Үүрэг даалгаврын биелэлттэй өөрийн биеэр очиж танилцахаа мэдээллээ. Засаг дарга уламжлал ёсоор нийслэлийн иргэдэд хүлээн авч уулзан санал хүсэлтийн сонслоо. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс тавьсан асуудал, санал хүсэлтийг судалж, гарсан шийдвэр, үүрэг даалгаврыг хэрхэн яаж шийдвэрлсэн, хаана ямар шатанд явж байгаа талаар баянга танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Нийслэлийн авто замын төвжирлийг бууруулахын тулд зогсоолын тоог нэмэгдүүлэхээр боллоо. Нийт 70 орчим байршилд зогсоол байгуулахаар төлөвлөлөө. Улсын чанартай томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолын тоог нэмэгдүүлж, тогтчлтыг сайжруулна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. За нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 удирдалд шинэ эрүүл хүнс ногоо хэрэглэх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд хотын дараагаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Манай улс 1972 онд анх хүлэмжийн аж ахуйг бий болгож байсан бол сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй хөгжиж байна. Үүний нэг жишээ нь Голланд технологиор шинэ төрлийн нарийн ногоог нийслэлчүүдтэй нийлүүлж байгаа Green City Garden компани юм. Тус үйлдвэр нь нийт 3 га талбайтай. Үүнээс 3000 м2 талбайд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. 2010 онд 200 тонн, 2014 онд 800 тонны багтаамжтай төмс хүнсний ногооны зойр барьж ашиглалтад оруулжээ. 2016 онд Голланд улсын технологиор 3000 м2 талбай бүхий мөнх 100 хүлэмж барьж ашиглалтад оруулсан байна. Тус хүлэмжтэй улаан лойл өргөс тэмэх тариалж 4 сарын дотор гэхэд 30.2 тонн ургац хураа авчээ. Гэхдээ шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байгааг хотын даргад дуулгалаа. Монголын энэ эртний суур амьсгад зохицсон хүлэмжийг оруулж ирсэн бол энэ 2 жилийн хугацаанд бол манад бол их туршигдаад амжилттай явж байна. Одоо жишээлбэл одоо бидний энэ сая үзэж харсан хотын даргатай хамт үзэж харсан таримлыг бол нодлонгийн 9 сард тарьсан. Одоо энэ жилийн 8 сар хүртэл тариалтай явагдана. Өвлийн хугацаанд бол жилдээ бид нар бол 7 хоногтоо бол 1-2 удаа ургац авдаг. Одоо бол ингээд 3 сар гараад цуглуулаад ирсэн цагт бол бид нар нэг өнжөөл ургац авч 7 хоногт 3-4 ургац авч. Монголын нөхцөлд тааруулаад бид нар бол үлэмжээ судлаа явж байхад бол хамгийн их өндөр зардлын өндөр гарч дулааны зардалтай гарч байгаа. Дулааны зардал нь яагаад өндөр гарч байгаа вэ? Манай энэ гол эрэг орчим хасах 40 гаруй хүртэрдэг. Тэрийг даван туулахын тулд маш их энд дулааны шугамшуулж орсон байгаа. Одоо манайхан ч юм уу 5-6 км шахуу зөвхөн халаалтын хоолоо орсон байна. Тийм учраас ерөнхийдөө бол хүлэмжийн өртөг бол тэр их өндөр гардаг. Хотын даргаас хүсэх юм бол дулааны манай хамгийн том зардал дулааны зардал гэдэг. Гарч байгаа сарын дундад зардал бол нэг 14-өөс 15 сая төгрөг шахуу гардаг л та. Энэ нь болохоор өвлийн яг идэвхтэй 1-2 сар хугацаанд бидний хотын даргаас хүсэж байгаа юм бол энэ дулааны асуудал дээр жоохон хөнгөлөлт үзүүлээч л гэж хүсэж байгаа хамгийн том зардал. Хэрвээ ингээд дулааны зарлын боловч бол бидний бас үн өртөг дээр бас хамаагүй буугаад хэрэглэгчдэд хөрөх үн мэн ч гэсэн бас буурах боломжтой. Сонгон найрхан дүүргийн 21 дугаар хороо ар шижрийн аманд байрлах Тайшир өргөө компани үйл ажиллагаатай мөн танилцлаа. За Тайшир өргөө компани нь 2014 онд 150 үнэний бүрэн механикцсан ферм
ашиглалтад оруулжээ. Гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэрлэгээ, тижээл өгөх зэрэгтэй сүүлийн үеийн дэвшилтэт технологиг ашиглажээ. Мөн Турк улсын 10 үнэ зэрэг саах хүчин чадалтай цахилгаан саалтуур ашигладаг байна. 11 онд энэ пермийнхаа барилгыг барьсан Европ стандартын чөлөөт малгайтай байр байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол нийтдээ 400 үнэтэй хүртэй. Энэ яаж юм гэхээр манайх Норвеги улааны үрээр сайжруулалт хийж байгаа. Тэгээд энэ шилж сонголт хийх учраас нөхрийнхээ тав толгойг одоохондоо нэлээд өсгөж явж тэрнээс сонголт хийх зорилготой явж байгаа. Дээр нь манайх махны чиглэл идэл баю цэврээр нь ирлизээр нь өсгөж байгаа. Тэгээ одоо биднэрт бол тулгамж байгаа хамгийн том асуудал бол тижээлийн асуудал. Бэлчээрийн ч эрчимч энэ малаж хөө дээрээс тижээлийн асуудал. Манайх өөрөө тижээлээ энэ орон нутагта Борнуур сумд тижээлээ тарьдаг. Даршаа 100 өрстэй бэлддэг өс тижээлээ. Тэгээд ер нь зуны хувьд бол мал үрчихэд бол манай энэ орчны бүслэгтэй бүгд нэг цахим олголтоор олгогдсон. Хашаанаас гараад бүгд дугуй зодсон. Тэгээд мал үрчих газар бэлчээр сайжруулах арга байдгүй. Тэгээд хамгийн том хүндрэл бол ерөөсөө тижээлийн асуудал. Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд шинэ хүнсний ногоогоор хангах зорилт тавьж байгаагаа хэлээд за үүний тулд хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжинэ гэлээ. Улаанбаатар хот сүүлийн үед бол манай хүлэмжийн аж ахуй нэлээд хөгжиж байгаа. Тэг өнөөдөр Улаанбаатар хотод бол дэлхийн стандарт хүрсэн хамгийн орчин үеийн хөрсгөө технологитой хүлэмжийн аж ахуй байна. За энгийн технологитой хүлэмжийн аж ахуй байна. За яг одоо дунд хэмжээний гэх юм уу хөрсөн дээрээ ургуулдаг хүлэмжийн аж ахуй бас байгаа. Тэгээ ер нь бол Улаанбаатар хотыг тасралтгүй жилийн 4 улирал шинэ хүнсний ногоогоор хангах зорилт бол зайлшгүй тавигдж байгаа. Тэгээ энэ зорилтын үүднээс бол хүлэмжийн аж ахуйнуудыг бодлогоор нэлээд дэмжиж байгаа маа. Тэгэхээр энэ өнөөдөр хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тулгарч байгаа бэрхшээлийн асуудлаа биднээс санал солилцож газар дээр нь танилцж байна. Тэр бид хэд хэдэн асуудлыг бол хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тавьж байна. Нэгдүгээрт бол энэ аж ахуй бий болгоход авсан зээлийн хугацаа эргэн төлөлтийн асуудлаар бас асуудал байгаа маа. Энийг бас засгийн газарт шийдвэрлэж өгөөч гэсэн асуудал тавьж байна. Хоёрдугаар хүлэмжийн аж ахуй өөрөө бас нэлээд зардал өндөртэй, дулааны зардал өндөртэй байдаг учраас яг хот дотор буюу төлөвлөсөн дулаан хангамжаас дулаанаа одоо хүлэмжийн аж ахуйд бол дулааны хөнгөлтийг одоо эдлүүлээч. За мөн хүлэмжийн аж ахуй шөнөөс гэрэлтүүлэг хэрэгэлдэг. Тэгээ шөнийн тарифт шийдвэрлэх асуудлаар бас анхаарлаа хандуулж өгөөч гэсэн ийм одоо асуудал тавьж байна. Хоёрдугаарт бол хотын сүүний хангамжийн асуудал байж байгаа. Тэгэхээр манай энэ 21 дугаар хороо бол сонгоны харагдмал 21 дугаар хороо бол хотын сүүний хангамжид маш чухал үүрэгтэй юм хороо байдаг. Энд бол сүүний аж ахуй эрхлэгчид маш ихээр сударсан байдаг. Тэгэхээр сая өдрөж пермийн аж ахуйгаар орсон. Сүү үйлдвэрлэгчдийн хувьд тулгамжаа зорилт бол тижээлийн хангамж үйлдвэрлэлийн асуудал байгаа юм. Тэгээ Улаанбаатар хотын суурьшлийн бүсийг маш болгоомжгүй захимаар газар өмсүүлж байна гэсэн байдлаар тэлээд ингээ олгогдсон. Гэтэл энэ ч пермийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн бэлчээ дээр насаад би одоо энд газар өмсөлцөн гэдэг хүмүүс хашаа барих шээ тэ. Тэгээ энэ асуудлыг шийдэж өгөөч. Энэ чинь хэрүү хотын сүүний хангамжийг сайжруулах гэж байгаа бол бид нар бэлчээртэй байх хэрэгтэй, тижээл үйлдвэртэй байх хэрэгтэй. Энийг бас шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Хоёрдугаарт тижээл үйлдвэрлэхэд зориулж бас нөгөө тариалан эрхлэгчид олгодог хөнгөлөлтэй зээлийн асуудлыг бас хүнсний ногоо тариалагч тижээл үйлдвэрлэж адилхан зайлшгүй шаардлагатай байна гэж байна. Гуравдугаарт энэ сүү үйлдвэрлэгч бас сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага. Одоо бол бас эхлэл байна. 2-3 жилийн өмнө хийх бодох юм бол одоо шалгамбар тэр үрслэг хэрэгжилж байна. Шууд ногоон тижээл болгоод төвчлэнгийн ахис байгаа. Энийг нь бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэсэн юм байна. Тэгээ бүхэлдээ бол энэ сая 300 мянган хүнтэй мегаполис хотын хувьд бол бас хүнсний хангамж дээр онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хотын удирдлагууд иргэдийнхээ хүнсний хангамжинд онцгой анхаарч аж ахуй эрхлэгчтэй бодлогоор дэмжиж байна. 1.3 сая хүн амтай мегаполис хотын хувьд хотын эдийн засаг гэсэн ойлголт дунд хотын хөдөө аж ахуй гэдэг ойлголт байх ёстой гэж тэд үзэж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас үзүүлэлээ.